өгчээ. Тэгэхээр эрдэнэ ба танаас нэг юм зүйлийг асууж үзсэн юм аа. Өнөөдрийн эфирийн нэвтрүүлгүүд маань зөвхөн тань зориулагдсан байгаа. Таны нэр төрийг сэргээхэд зориулагдсан байгаа. Энэ талаар та ер нь өөрийнхөө үзлүүдийг үзэгч түмтэйгээ уулзах уу? Тийм ээ, сайхан байна. Одоо нэр төр маань сэргээлж байгаа Монголын бүх хэл мэдээлэлээр засагч байгаа сайхан байна. Одоо ихтэй бас телевизийн хүүхдүүдийг сануулах юм байна. Одоо Монгол телевизээр өнөөдөр жинхэнэ миний тухай гарч чад сууг солихлоор байхгүй. Оросын ойртой эрдээрээр бас гаргамаар байна миний тухай. Мөн Японы NHK суугаар суумогийн дундуур нэг хэд сайхан гаргаад авмаар байна. За тэгээ эрдэнэ гоо. Энэ талаар бид холбогдох хүмүүстэй уулзъя. Тэгээд дараа нь танд хариуг нэгдье. Гэдэг. Эрхэм бүзэгчтэй. Ингээ манай хөтөлбөрийн дагуу эрхэн зөрчигдсөн эрдэнэ гоод хандан шар сонингууд чөлөөт хэвлүүд хандаж Монгол улсын ерөнхийлөгч Нацгийн багванд мэдээллийг болно. Монгол улсын ерөнхийлөгч Нацгийн багванд эрхэм хүндэт хөдөлмөрчдөө эрхэм хүндэт миний Монголын ард иргэдээ сүүлийн үед бидний амьдрал амжиргаа дэшилж хүн бүр дөрвөрнэн арут хэмээх зүйлтэй нэгэнт болжээ. Надад ч бас Nokia 8150B сүүлийн үед эрхэн утаан дөрмөлөгдсөн эргэн эрдний талаар ард иргэдээс минь миний утсар руу их хэмжээгээр мессеж ирэх боллоо. Тэр болгонд зохи ёсны хариу өгсөөр миний гар хуруу манийж цэврүүтгэд хүрээд байна. Сүүлийн үед Mobicom-ийн хүүхдүүд дууд мессеж гаргаж ирснээр ард иргэдтэйгээ та бүхэнтэйгээ дуу хоолоогоор харьцах бүрэн боломжтой болоод байна. Сүүлийн үед шар хэвлэлүүд, чөлөөт хэвлэлүүд арай л байгаа шүү. Гайл байна шүү. Анхаарал тавьсан явдал баярлалаа. эрхэм бүзэгчтэй. Та бүхний өмнө сая Монгол улсын ерөнхийлөгч Нацгийн багванд морьдон садлаа. Учирсан алхам дээр зовлон гээсэн үедээ эрдэнэ таньгаа хүчтэй хидээ илж явъя оо айхо эрдэнэ таньгаа инхэн хидээ хайлж явъя хайлж явъя хамгаалж явъя оо айхо эрдэнэ таньгаа инхэн хидээ хайлж явъя хамгаалж явъя омгооч явъя. Эрдэнэ ikare satadavia ikosuni kukimanduno akukuni khairjo funjo akukuni dejo dikijo etewa tamidino amu